Өнөөдөр улс орны санхүүгийн байдал хүндэрсэндээ холбогдуулан эрх баригчдын амнаас савл хийвэл хасан танан гэсэн үгс гарч олныг бухимдуулах болсон. Гэсэн хэдий ч Монголын төр ганц удаа хэрэгтэй зүйл дээрээ гар татахгүй байж чадсан нэгэн сайхан мэдээг дуулгая. Ирэх онд эрүүл мэндийн сайдын багцын урсгал зардлыг 570 гаруй тэрбум төгрөгөөр төсвөрлөө. Энэ нь 2016 оны төсвийн татгалзын түвшнээс 25 гаруй тэрбум төгрөгөөр өссөн дүү юм. Өөрөөр хэлбэл ирэх онд эрүүл мэндийн салбарт өмнөхөөсөө олон ажил хийгдэн гэсэн төсөөлөл үүсч байна. Мөн өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээ протезийн зардлын 75%-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор тооцжээ. Сайхан мэдээ үүгээр зогссонгүй. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд идэвх санаачлагтай оролцсон иргэн байгууллагыг урамшуулахад 3 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Энэ нь төр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нэгж гисэн эрэг шийдвэр гаргасан хэрэг боллоо. Төрийн минь бодлого мэрхэн байж түмэн олонд ашиг тусаа өгөх болтугай.